Өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатар үүрэгт ажилласаа чөлөөлөгдлөө. Хотын дарга нөөцийн махны нийлүүлэлт, үн тогтворжуулах ажлын хэрэгжилтэд хариуцлагагүй хандаж, зохиомол үнийн хөргөдөл үүсэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэн өнгөрсөн Бямгарагт ерөнхий сайд Учрал түүнийг үүрэгт ажиллаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байгаагаа мэдгдсэн. Үүний дагуу өнөөдөр Нямбатар судлаасаа бууж Мөнхбат хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдсон тамга хүлээн авчээ. Үе үеийн хотын дарга нар нийслэлийн төвчрөл, удаа газрын 8, нийтийн тээвэр зэрэг асуудал дээр хамгийн их шүүмжлэл хүлээж ирсэн. Харин энэ удаад нөөцийн махны нийлүүлэлтэд хяналт тавьж чадалгүй, үнийн хөөрөгдөл үүссэн гэх шалтгаан Нямбатарыг огцруулахад хүрэглээ. Иргэдийн хувьд өмнөх хотын дарга нартай харьцуулахад Нямбатар хамгийн хатуу арга хэмжээ авдаг, ийм ичтэй улс төрчдийн нэг байсан гэдгийг хэлж байна. Нямбатарын хувьд зөвшөөрлгүй барилга буулгах, автозамын шинжилэл, томоохон төслүүдийг эрчимжүүлэх зэргээр хурдтай ажилласан ч нөгөө талдаа иргэдийн бухимдал дагуулсан шийдвэрүүд ч олон гаргасан. Ялангуяа боржуур, төгжрэл, татвар, худалдаачидтай холбоотой асуудлууд дээр шүүмжлэл тасраагүй. Хэрүүлж байсан. Дандаа л боржуур гээл тийм юм л яриад байдаг шүү дээ. Нилээ хэрэгтэй юмнуудыг хийсэн. Жишээлбэл нөгөө хойно юу лээ сэлб хориулуу. Тийм. Тэгээд одоо ууланд бүцгүүдээс нь хурдны зам. Тийм. Ер нь одоо ингээд цаашдаа хэрвээ одоо Нямбатар шиг хүн гарч ирэх бол өмнөх хотын дарга нарыг та ер нь мэдэх үү? Ер нь бол мэдэн тэгтээ баг гүцэхгүй хаа. Зарим асуудлууд дээр зоригтой тэгээд нэг юм хийгээд байгаа нь харагддаг байсан гэх юм уу. Гэхдээ тэр нь бордюр дээр их харагдчихсан. Би юу сайн л хичилж байна. Сайн юм хийж байгаа харагдаж байгаа шүү дээ. Одоо тэр дээдүүлдэ яах юм байгаа. Одоо сольж байгаа л гэсэн шүү дээ. Дараа одоо тэдний намаас нэг хүн болох байлгүй. Одоо хэрүүлж гэдэг нь хийсэн ажлаа хамгаалдаг ч юм уу те. Магадгүй нөгөө нэг хийсэн ажилдаа эзэн болж чаддаг юм уу. Тэр тал дээр илүү олон танигдсан болов. Харин өмнөх үеийн хотын дарга нарын хувьд өөр өөрийн томхтой үлдсэн. Тухайлбал 2012-оос 2016 онд хотын дарга үүргийг гүйцэтгэж байсан Батүл хотын дахин төлөвлөлт замын шинжилэлээр хамгийн их дурсагддаг. Гэхдээ гэр ороолын дахин төлөвлөлт олон маргаан дагуулж байсан. 2019-оос 2020 оны хотын дарга амар сайхан удаа шахмал түлшний асуудлын үед ажиллаж хамгийн хүн чүмжлэлтэй нүүр тулж байсан. Түүнчлэн 2020-оос 2023 оны хотын дарга Сумын Азар ногоон автобусны хэрэг төгжрлийг бууруулна гэж амлаж байсан ч бодит үр дүн багтай гих шүүмжлэл дагуулад байсан. Ер нь Улаанбаатарчууд урд нь одоо ямар хотын даргатай байснаа ч баг мартцсан тий. Тэр хотын дарга нар юу хийдэг байсан? Нэг удаа гудамжаар явж үзчихтэй энэ асуудлыг шийд гэж хэлж байгаа. Зүгээр л тагим одоо ийм нэг сайхан тасалгаан, албан тасалгаанаас Улаанбаатарыг тий хөгжүүлэх гээд чадаагүй харин өөртөө хүлжээд бууж исэн л ийм л төвхтэй штэ. Хотын даргын одоо ажлын төвшинг бол шал өөр төвшөнд аваачсан. Хотын дарга гэдэг бол зүгээр одоо албан тасалгаанд суугаад те хийх ажил биш, харин хот нэг бүрээр те гудамж нэг бүрээр явж асуудал бэрхшээлийг нь мэдэрч те иргэний болоод орчин тойрны бүх асуудлыг нь мэдэржээж хийж өөрчлөх ёстой юм байна гэдэг ийм одоо шин төвшөнд хотын даргаыг бол аваачсан гэж би бол хувьдаа дүгнэн. Яг одоо Нямбатарыг ажиллаа хүлээж авч яхад дүүргүүд нийтийн аж ахуйн одоо энэ ажлаа дүүргүүдэд шилжүүлсэн. Гэтэл дүүргүүд нь ямар ч бэлтгэл хангагдаагүй, одоо халтаргаа гулгаа ихтэй, одоо нөгөө цацдаг давс хүртэл одоо хангагдаагүй, тийм нөөц нь хангагдаагүй юм л байсан шүү дээ. Тэгэхээр Нямбатарын хувьд бол маш богино хугацаанд бас нийтийн аж ахуйг одоо сайжруулах, нийтийн тээврийн ажлыг одоо сайжруулах, зам үн түншлэн одоо хотод томоохон одоо энэ төслүүдийг эхлүүлэх, өөрийн гэсэн одоо бондо босгох гэх зэрэг одоо ажлуудыг маш амжилттай сайн хийсэн гэж дүгнэж байгаа. Орон нутгийн бие даасан байдлыг бий болгож иж Монгол улсын төр засаг зөв байна гэд бид хэдэн сонгуул хийв. 8-9 орон нутгийн сонгуул хийлээ шүү дээ. Тэгээд орон нутгийн эрх мэдлийг нь өгөхгүй болохоор өнөөдрийн нөхцөл байдал тэгэл тавтагдав. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд нь бүх ажилд оролцох гэж оролддог. Бордюр руу ордог, тий? Одоо тэгээд скутер руу давхиж ордог. Хичээлийн цаг руу давхиж ордог. Ийм урсуран байхгүй шүү дээ. Хотын асуудлыг хот нь шийддэг. Дүүргийн асуудлыг дүүргэн шийддэг. Аймгийн асуудлыг аймгийн шийддэг. Хотын даргын асуудлыг яг мэдээ дээд чатных нь удирдлага буюу ерөнхий сайд өөрөө саналаа шийдвэр гаргадаг. Тэгээд нийслэлийн иргэдийн хурлын өөрөө шийддэг шүү дээ. Чи өөрөө нутгийн өөрөө удирдах байгууллага өөрөө бас хотынхаа даргаыг шийдэг. Ер нь цаашдаа бол энэ хотын даргаыг хүн намын маш тодорхой байр суурь өнгөрсөн хугацаанд иргэдээсээ сонгодог болох шүү дээ.
Өнөөдөр Улаанбаатар хотын 1.6 сая хүн амьдарч байгаа иргэд өөрөө сонгоогүй болохоор л намын бодлогоор тавигдсан хотын дарга намынхаа бодлого чиглэлийг эсвэл тэр нийслэлээр байгаа намынхаа бүлгийн бодлого чиглэлийг бариад ард иргэдээс хөндөрдөг. Ингээ амьдралгүй шийдвэрүүд гаргадаг зүйлүүд байгаа шүү. Тийм учраас бол цаашдаа энэ хуулийг ч гэсэн өөрчлөх ёстой. Угтаа уг асуудал нь нөөцийн махны нийлүүлэлт хангалтгүй байснаас үүдэн зах зээлд зохиомжтой үний хөөрөгдөл үүссэн гэх шалтгаанаар ерөнхий сайд учрал өнгөрөгч 5 дугаар сарын 16-нд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатарыг үүрэгт ажиллаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүний дагуу хуульд заасан ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд 5 дугаар сарын 18-ны өдөр Нямбатар албан тушаалаа хүлээлгэн өгч дараагийн хотын даргаыг томилох хүртэл мөн хот нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх болоод байна. Хууль тогтоомжийн дагуу дараагийн нийслэл хотын засаг даргыг нэр дэвшүүлж томилох хүртэлх хугацаанд мөнхөд дарга үүрэг гүйцэтгэх нь нийслэлийн засаг даргын тамгын газар харьяа байгууллагууд Монгол улсын үндсэн хууль төр ёс ард түмэнд үйлчлэх үндсэн чиглэлгээ хуулийн дагуу хэвийн тасралтгүй явуулж байхыг Монгол улсын ерөнхий сайд үүрэг болгосныг та бүхэнд уламжилж чиглэл болгож байна. Хотын ажил тасралтгүй байх ёстой. Хотын иргэдийнхаа өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 2026 онд хэрэгжүүлэхээр зорьсон зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө энэ ажлыг алхам зогсоохгүйгээр үргэлжлүүлэхийн төлөө хичээж ажиллана. За бидэнд бол одоо дулааны улирал баг байдаг. Үндсэндээ одоо бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын улирал эхэлсэн байна. За энэ хугацаанд одоо хийж хэрэгжүүлэх ажлыг одоо хугацаанд нь графикийн дагуу хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Хотын дарга нар солигцоор ирсэн ч нийслэлийн гол асуудлууд хэврүүлдэх нь олон нийтийн хамгийн том бухимдал болоод байна. Хотын дарга бүр дүгжирлэг шийдэн утааг бууруулна, стандартыг мөрдүүлнэ гэж амладаг. Гэвч эцэстээ иргэдийн санаанд үлддэг зүйл нь амлалт биш өдөр бүрийн түгжрэл, өндөр үн бухимдал хэврээдэг нь энэ удаагийн улс төрийн шийдвэрийн цаад үнэн дүр зураг болж байна.